Ланны дэлгүүрийг түүний аавын дотны найз болох Чинсийн аавгаа хазангшдаг гэж тайлбарсан. Лангийг баг байхад аав нь түүнийг дагуулж эндэрдэг байжээ. Чин аавгаа өөрийн бахархдаг шин цөвлөлгөө хүлээн авах бүртээ тэдэнд хамгийн түрүүнд үзүүлэхийн тулд дэлгүүрээ хадаг байсан гин. Лангийг ирэхэд зөрөөч дэлгүүрийг тасгаалan хасны ч ухаар. Лоинд байдаг чин аавын дэлгүүр хамгийн том нь биш хамгийн тансаг бараануудтай гэж Лан үргэлжлүүлэн ярьсан. Дэлгүүр хоёр төвшөнд хуваагддаг бөгөөд Жогийн харж буй дэд давхар нь өндөр үнэтэй болол болон хинжээст ур чадварын чулуугаар дүрсэн байв. Энэ газар тэхэрлээс хүлээн авсан нэрийн хуудсан дээр дурдсан газар мөн болохыг Жо тань. Тэдний хайж буй хамтлагч өндөгнүүд доод давхарт байгааг Лан үргэлжлүүлэн хэллээ. Тэд лифтээр доод төвшин лөө. Тэнд очиход Жо доорх удам орон зай болон дэрэгсэн олон тооны хамтлагч өндөгнүүдийг хараад гайхаж хацарлаа. Лан сонголтуудыг тайлбарлаж эхлэв. Тэр мөсөн сарны өнөр чаман бүгөржийн таралдаж магадгүй. Гэхдээ цэцгийн дагинч бас тохиромжтой сонголт шиг санагдаж байна гэж Жогийн саналыг асуулаа. Жо хортой авгалтай хамтлагч өндөг бол маш сайн сонголт гэж хариулв. Лан өнд охид дуртай эсхийг асуухад хүчин чадлын хувьд энэ нь домог зэрэглэлийн орилд байдаг бөгөөд хувиршийн дараа бүрч хүчирхэг хортой хатан нэрвэхэ болон хүсч чаддаг гэж Жо тайлбарлсан. Лан Жогийн өөрмөц таашаалыг тэмдэглэсэн ч хэрвчэнд энэ хамтлагч өндгийг хар хаш ирвэхэ гэж хэлбэл үнэхээр сонирхолтой төрсөн өдрийн бижиг болно гэдэгтээ зөвшөөрөв. Жо багасаа хаш аав нь түүний төрсөн өдрийг хизээч санаж байгаагүй дуртахад Лан бихийг бахар шингээс өгсөн гэд тэдэнд тогтцоо байгааг тэмдэглэв. Тэр дэлгүүрийг үргэлжлүүлэн үзхийг санаж босгов. Түүнийг дахиад доод давхар байгаа эсхийг асуухад маш онцгой хамтлагч өндөгнүүдийг хадгалдаг доод түвшин үнэхээр байгааг Лан хариулсан. Энэ түвшин зөвхөн чинь аваа хай байх үед нэвтрэх боломжтой ч Ланд бас төлхөр байв. Тэр онцгой өндөгнүүд тэнд байсаар байгаа болов гэж гайхав. Тэднийг буух үед Жо торон дотор хасар том бөгөөд хүчирхэр хамтлагч тэжээвэр амьтныг харав. Эдгээр амьтдын ихэнх нь хинжээс шорхоны үеэр хамт дайчдтай мөр зэрэгцэн тожжсэн. Дайчд гэж Лан тайлбарллаа. Цаг хугацаа өнгөрөхөд тэд эцтэйгээ холбоо тогтоосон бөгөөд эцэд нь тэднийг өөхийг харж төвчгүй байсан тул эдгээр тэжээвэр амьтдыг сонгогдсон нэгний хүлээлгэн энд байрлуулжээ. Хаар хоныг Пип гинжээр хүлэгдсэн нэг харагдав. Жо үнийг хамтлагч тэжээвэр амьтан уу гэж асуухад Лан өөрөө ч мэдгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Аавтайгаа ирэх болгонд аав нь үүнийг өргөж ажигладаг байсан бөгөөд олон жилийн дараа ч тэнд байсаар байна. Чинээдэл сансангүй. Тэр өмнө нь ааваасаа энэ талаар асууж байсан ч аав нь дугуй өнгөрчээ. Лангийн аав үүнийг тэнд тавьсныг зөвхөн чин аавгаа хол мэддэг байв. Үүний дараа тэд дэлгүүрээс гарч Лан арайдаж магадгүй тул шинээр Жог хүргүүлнэ гэж хэлв. Жо зөвшөөрсөн ч энэ уучлалтад нэг л эвгүй байгаар мэдэрсээр байв. Гинжлэгдсэн дүртэр хөөрийг нь ширтэж явах шиг дуусчгүй мэдрэмж түн төржээ. Тэднийг явах үед тэр хуучин захирлын нууцлаг зурвас энэ нөхцөл байдалтай холбоотой эсхийг хахаж нэрийн хуудсан дээрх тоонууд тарыг тайлхад шаардлагатай код байж магадгүй гэж тунгаан бодов. Хэрэг Лан түнд энэ газрыг үзүүлээгүй бос тэр хамтлагч тэжээвэр амьтантай хизээч тарахгүй явахаас нь түүнийг гайхшруулв. Тэр хуучин захирлын түнд юу ойлгохыг хичээж байсныг ойлгохыг оролцоор байлаа. Жо болон шүүн нарыг ангид байх үед тэднийг явж болно гэж зарлав. Шүүн талхаагаа унжуулсан сууж Жо тоглоом тоглож байлаа. Жо шүүний дууг сонсоод шүүний хичээлийн төвч дууллаа гэж хэлээд юу болсныг асуув. Шүүн маргааш шинэ клуб байгуулах өрөвдөс гарах хэцүү хугацаа боловч клуб байгуулахад тэрний дахин нэг хүндтэй байгааг тайлбарлаа. Одоо үеийн 1-р курсын 8% хичээсэн тул шинэ клубын саналыг шууд татгалздаг гин. Одоогоор тэд ердөө 4 гишүүнтэй ч клуб төсөж дэржих хасрыг хэрээдээ байв. Жо шүүний яриаг ужиг басан зөөж гээд хинч нэр хийх хүсэхгүй байх нь гайхах зүйл биш гэж хэлв. Шүүн хинч байсан хамаагүй клубт хараахан эсээгүй нэгний хүсэж байгаагаа илэрхийлжээ. Жо дараа нь боломжит нэр дэвшигч болох Дианыг дурдв. Шүүн цачирдаж яагаад гэж асуухад Дианы чөтгөр гэдгээр нь мэддэг тул ямар ч клуб түүнийг өрөхгүй байх гэж Жо тайлбарлав. Диан өмнө нь асуудал тавьж байсныг шүүн санаж түүнтэй хараахан тооцоо бодож амжаагүй хаа тол Жог тоглож гэнэ үү гэж асуулаа. Жо тэр үед талбайд хоёр тал бооцоо тавихаар тохирсон бөгөөд Диан үнийг биелүүлсэн гэж тайлбарлав. Жо үнийг тул Дианыг сайн нэр дэвшигч гэж үзжээ. Дараа нь тэр Диантай уулзахад тэр найрс бөгөөд зөөлөн хүн шиг санагджээ. Шин Жогоос үнэхээр Дианы тухай ярьж байгаа эсхийг авлав. Ямар ч байсан тэдэнд өөр сонголт байхгүй гэж Жо хариулав. Жо өөрөө санал болгосон тул шүүн Дианыг одоогоор хаана байгааг шалгахаар шийдлээ. Дүр зураг заримдаа мөх зэрэглэлийн мажираа хамгаалгчид байрладаг. Мэрэ бодтын агааруу шийдв. Жо болон шүүн нарыг ирэхэд шүүн эдгээр нь бүгд бажир хамгаалгчид болохыг зааж Диан үнэхээр энд бэлтгэл хийхээр ирсэн мөн гэж иргэв. Хамгаалгчид маш удаан хөдөлдөг бөгөөд хүмүүс лөө ховорхон хасдаг тул тэд аюулгүй болно гэж Жо түүнийг тайлбарлан тайлбарлалаа. Нэг цагийн дараа тэд Дианыг үргэлжлүүлэн хайх үед шүүн Жогоос түүнийг олсон гэж асуухад Жо олж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөв. Тэд Дианыг олж чадахгүй байсан тул шүүн түүнийг хаана байж болохыг хайж байв. Шүүнийг буддийн хөшөөнд
шүүнд хүрч байх зур хамгаалагчид идэвчид. Тэдний нэгэн түүнлүүдээ харасрав. Шүүн дайртыг арай гэж болтаад тэд яагаад гинт догшин болсныг гайхав. Буддигийн хөшөөнд хүрсэн нь тэднийг галзуурхад хүргэсэн байж магадгүй гэж Жо тайлбарллаа. Жо бас хөшөөнд гараа хүрэхэд шүүн түүнийг хүрэхгүй байхыг анхааруулав. Хамгаалагчид тэднээс тагшиж ирсэн тул тэд хоёулаа талаанд бэлджээ. Хамгаалагчид руу давчлахын тулд хүч чадлаа ашиглажсэн ч олон хамгаалагчид гарч ирсэн тул тэд хүнд нөхцөл байдалд орсныг шүүн харав. Тэрээр шүүнийг дийлдэж байгааг анзаарсан бөгөөд шүүн мөх бус бурхны амьдралын хувь заяахаар дамжуулан мөшгөө мөх байсан ч хамгаалагчид цахивтан зоогийн дэргэд онов. Хамгаалагчид дэндүү олон бас хэтэрхий ширүүн байна гэж шүүн хашгирав. Хамгаалагчид ойрт хүйд Жо түнд чангаар хаяг тушаалаа. Жо шүүнийг өргөж хөшөөрөө өсрөв. Шүүн Жог яаж Буддийн хөшөөдөр гიშгэж зөрчив хэмээн эсрүүцлээ. Хэсэг хугацааны дараа тэд хамгаалагчид тайвширч ирснийг анзаарч Жо шүүнийг болгов. Гэвч хэсэг хугацааны дараа хамгаалагчид дахин идэвчлээ. Жо шүүнийг дахин нэг удаа өргөхөд хамгаалагчид яагаад Жог төвчих шиг болоод байгаа шүүн гайхав. Тэд Буддигийн агууд байгаа бөгөөд Жо одоогоор Буддийн шашинтан байгаа тул ийм байна гэж Жо таамаглав. Диан тэднийг өөрийг нь дахахыг уриалсан бололтой. Жо болон шүүнээр Буддийн хөшөөрөө өсөрч Диан тэдэнд хамгаалагчид хүрч чадахгүй хөшөөнөөр тачхыг зааварлав. Тэднийг аюулгүй байрлал тачмагц хамгаалагчид ташилтаа зөксөв. Шүүн хамгаалагчдыг хөшөөний ард дагаж чадахгүй байгааг анзаарч тэднийг доогсов. Дианыг цагийн дараа тэд явж чадах бөгөөд хөшөөнүүд хэвийн байдалтай орно гэж бодлоо. Буддийн хөшөөний ард дагууд байгаа Жо харсан. Тэд клуб байгуулах түүнийг нэгтгэхийг өргөх зорилгоор Дианыг хайж ирсэн гэдгээ шүүн тайлбарлав. Гэвч Диан сонирхгүй байгаагаа илэрхийлэн амархан татгалзлаа. Шүүн түүнийг ингэж хордон татгалзахгүй байхыг шаардаж гишүүн бүр дөх сар бүрийн өгөөмөр тэтгэмж зэрэг клубын даваа талаадыг онцлоо. Шүүн сэнтгэлд дуртай гэврээр албартай Дианыг ятгах чадна гэдэгтээ итгэлтэй байв. Диан нэгтгэхийн тулд сард 100 мянган төгрөг нэхэхэд шүүн энэ дүнд цачирчлаа. Жо дараа нь тэдэнд клуб байгуулах кодыг нөхөхийн тулд Диан хэрэгтэй байгаа бөгөөд тэр нь клуб удирдах шаардлагагүй тул тэр Дионаас ямар үнээр ажиллахыг нь асуув. Дион 10,000 болно гэж хариулсан шонгоныг зөвшөөрч гэрээгээ хий. Нэг цагийн дараа Дион юм хомж дуусаад төрүүлж авч болно гэдгээ дуулгасан. Дионыг юм хураа хүйд Жоныгийн зүрс анзаарсан халаасны цаг байв. Тэр цагаар нь танил санагдаж хэмжээ нь өөрч ард талын зураг нь болоор дэлгүүрт харсан хамтрагчийн ихтэй төстийг анзаарчээ. Тэрхүү зурагтэр эмэгтэй хүн болон зангууд үржигдсэн байв. Далайн аяжилт эмэгтэй хүн авч явахна зүртээс гамшиг дагуулдаг гэж үздэг тул хөлөг онгоцон солихыг хатуу хариулдаг байсныг Жо санав. Тэр энэ загвар нь ямар нэг тусгай утгатай эсвэл зүгээр тохиолдлоо гэж гайхлаа. Өрөөндөө буцаж ирээд Жож төрсөн жанжинтай талаар тэр тоглоом тоглож эхлэв. Тэр баатрын хавцыг тайсан бөгөөд эхний баатрын төрсөн жанжин руу хийсэн дайш дүрдэнгүй байгааг анзаарчээ. Чулуу хайж давны дүрмийн дагуу жанжнуудыг ялхан харьцангуй хэлбэр байлаа. Жо эхний баатрын төрсөн жанжныг хордон ялж түүний хамтрагч өнгийг олов. Тэр түүний төзөөийг шалхатал астрос нүдэр босон од сорог халахны техникээс бусдын даван өмсгөлтэй хойж бүртээ бараг ижил байв. Тэд ижил төрлийн хинжээст мангасууд бөгөөд үзүүлэлтэн төстэй тус систем тэдний нэгт хэсгээр асууж 90% амжилттай магадлал үзүүлв. Өндөр магадлалыг хараад гайхсан Жо нэтгэхээ шийдэж шинэ мангас нүдэр голон даванж төрсөн жанжны өөрмөц ур чадваруудыг зэрэг эзэмсэн баярлав. Тэрээр энэ чадвараар 3 өөрмөц ур чадварын бүгдийг нь эзэмсэн ч төрсөн жанжин бүтээж чадна гэж гайхан бодов. Тэр хаалга руу харан дайрсан бөгөөд төрсөн жанжны од сар хаалга. Астраж нудархан сомыг гүйцэхгүй гэж тооцоолжээ. Тэр сомыг таслахын тулд од зэслэлтийг ашигласан боловч сом түүнийг онсаар байв. Тэмдэглэгдсэн ч төрсөн жанжин хүч сомыг хааж чадахгүй. 3 ур чадварын бүгдийг нь ашиглаад чолоо давааны хаалтыг нэвтрэж чадахгүй дээ. Тэр харамсав. Жижиг Буддийн сүмтэй адиж нэвтрэхийн тулд заавал тусгай ур чадвар хэрэгтэй гэж буруу бодсон уу? Химэн тэрээр ишцв. Түүний бүх амьдралын ирч хүчээ зэрвэлсэн од зөсөх хотхны авар тэнгэр шиг хүчит нодрог. Үнсэн алханы техникүүдийн алин чамжилт авсангүй. Жо үнсэн алханы техникийг хэмжээс бодроос аваагүй. Харин ариг хийсэн алга бол нэгэн чин зохиолыг нэвтгэж хөргсөн ур чадвар гэдгийг ухаарлаа. Зарим ур чадварыг шууд авах боломжгүй. Харин доод түвшний ур чадваруудаар дамжуулсан дэд түвшнийг л хувиргадаг гэсэн дүгнэлтэд тэр хүрв. Гурванч төрсэн жанжин бие биенээ хязгаарчдаг байсан ч тэдний нэгдэх магадлал нэлээд өндөр хэвээр байв. Тэдний өөрмөц ур чадваруудын хооронд холбоо байгаа эсэх мөн 3 ур чадварыг хамтдан судалбалдээд түвшний чадвар авч чадах уу гэж Жог ахлаа. Тэрүүнийг оролдоод үзэх хүнтэй гэж шийдээд нэгдсэн шалгалтын өмнө 7 хоногийг ч төрсэн жанжны ур чадварын болооруудыг зөвлөхөд зориулахаар төсөөлөв. Тэр ур чадваруудтай нийлүү танилцахын тулд өөрийн цусаа ашиглан тэмдэглэгдсэн ч төрсэн жанжин дуудаж дүнжинийг дахин ачаалсаар байлаа. Энэ хугацаанд тэрээр бусад ажлуудаа амжуулахын зэрэгцээ тоглоомж тоглосоор байв. Эцэст нь нэгдсэн шалгалтын өдөр ирж шуун шалгалтын цаг болсон тул Жо руу залхаж хаана байгааг нь
гэсэн асуулаа. Жо түнд очиж яваагаа хийж тайвшруулв. Вангийн хувьд үр чадварын болоор хамархан байсан ч Жо бүтэн 7 хоног тогсны эцэст од сар хасганы техникийг арай гэж аснаа харав. Үүний дараа Жо 3-нд хүрсэн Жанжин нэг пив ажилдаа орлоо. Төгсөлтөн Жо шалгалтын талбай дээр ирж унтаж хоцорсондоо Шонаас уушлахгүй. Шон Жогоос санарч байгаа эсхийг нь асуулаа. Энэ үеэр оюутны зөвлөлийн ерөнхий зөвчвээ өрөөнийхөө цанхаар тэднийг харж нэг нөхнөөс тэр Жо мөн үү гэж лавлав. Охин Жог холоо даваан дахин дүржигдсэн ч хүрсэн Жанжин өст хад орцсон гэдгийг батлав. Жо одоо хүртэл эгэж төгсний хിവэр байгаа бөгөөд Рио өвтийн хүүхэмсэг залуу эзэнтэй байгаа зэрэг холбоотойгоос өөр ямар нэгэн сэжигтэй түүх холтоогүй. Кенэн чижив. Харамсалтай нэгдсэн шалгалтын цэвэр хүчийг шалгадаг тус эгэж төгсний техник хичнээн хүчтэй байлаач Жогийн чансаа 900 орчим байна гэж бай хэлв. Үүний улмаас Жог оюутны зөвлөлийн хүчээхийн чагсаалтад даруулжээ. Дараа нь Ван өвхтийн сууджин шиё. Фэм болон хан нар бүдэрснийг Вэй анзаарав. Хан Жо руу төхөж очиход Вэй нөхдөж хаан яаж Жотойгийн татна байж чаддаг вэ хэмээн гайхлаа. Вэй таалтаж ясан эмэгтэй хаан хүн Жотой тарамжгүй байсан хүн химээ сануулв. Эмэгтэй үгээ дуусгаас өмнө Вэй түүнийг байцааж өмнө нь Жог ямар ч артаашгүй гэсэн атлаа. Яагаад ийм осон хүнтэй таних байгаа гэсэн. Тэр эмэгтэй Жо бол ертөөс нэг оюутан гэж хариуллаа. Жогийн энэ таньшийн хүрээг ашиглан түүнийг оюутны зөвлөж ирсүүлж чадвал түүний бүх сүжээг артаа оруулж магадгүй гэж Вэй тэмдэглэв. Тэрээр тэр эмэгтэй Жогийн түүхийг дахин наривчлан шалгахыг тушаалаа. Эмэгтэй шалгалтын талбайг засах өрхтэй санаад түүний зааврыг дахахыг тушаав. Тэр эмэгтэй зөвшөөрөв. Оюутнууд хүнд зүүж өрхөх шалгалтад нэг нэгээрээ дараалан орж эхлэв. Муу ихэд хичээсэн ч хүнд зүүжийг арай ядан хөдөлгөж байлаа. Жогийн ирж болоход тэрээр өгзүүжийг ганц гараараа ямар ч хүч гаргалгүй өргөж дээд оноо авлаа. Тэрээр дотроо тэр тагоо ер бүсийн хөнгөн санагдсныг гайхав. Бүх оюутнууд шалгалтаа дуусгасны дараа дүн эцэст нь гарлаа. Жо дүн хараад хамгийн шилдэг оюутнууд бүгд бүтэн оноо авч дээгүүр чагсныг анзаарав. Тэр үүнийг байхал ястай зүйл гэж бодов. Харин Жогийн нэг шилдэг 10 дотор багцсан бусдыг гайхшруулж түүний талаар сонирхоод хүргэлээ. Фэн түүнийг дасгалжуулагчаасаа тутахаргүй байна гэж сэтгэвчээ хийв. Ван Жогийн нэрийг шилдэг 10-аас хараад мис гайхаж эгэл түвшний оюутан үнэхээр ийм гоцхонтон байж чадах гэж хайрлаа. Шон ч мөн эдс гайхаж Жогийн өрхтийн оноо өөрийнхөөс нь өндөр байгааг тэмдэглэв. Жо өөрөж энэ явдал яаж болсныг мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Гэрээр зөвхөн тоо гэлтгүй бүсэд шалгалтууд ч ер бүсийн амархан санагдсан тус өөрийн дүнг тооцоход ямар нэгэн зүйл буруу байна гэж сэжигжв. Яг тэр мөчид Вэжороо төхөж очин өөрийгөө сонсд коллежийн оюутны зөвлөлийн ерөнхийлөгч хэмээн танилцуулав. Тэр Жотой ганцаарчлан уулзч болох уу гэж асуув. Шон Жогоос хизээнээс оюутны зөвлөлийн ерөнхийлөгчтэй танилцсан нэг юм савлав. Жо Вэтэй өмнө нь хизээч уулзч байгаагүй гэж хариуллаа. Жо Вэг даган нэгэн өрөө рүү орлоо. Вэй түнд шилдэг 10 багцанд нь баяр хүргээд Жод зэвэн ордонд зочих болон жалдж байгааг долгов. Эгэл түвшний оюутан ийм өндөр чансаанд хүрэх нь түүжийн хор зүйл гэдгийг францлоо. Жо Вэгээс түүний шалгалтын хүндрэлийг зөрүүд буурсан гэж асуугаад таньхгүй хүний төлөө яагаад ингэх болсныг нь залав. Вэй Жог маш их чадамжтай гэдг итгэж байгаа хариулжээ. Зэвэн ордон бол шинэ оюутны хувьд маш том боломж бөгөөд Жогүнийг алдуул харамсалтай хэрэг болно гэдгийг тэр онцлоо. Жо Вэгээс шулуухан хэрхийг шаардлаа. Вэй одоогоор дээд ерөнхийлөгчийн судалгаагаар дуулгаж Жогийн алтан тушаалт нэр дэвшүүлэхийг санал болгов. Жо судлаасаа босож саналаас татгалсан оюутны зөвлөл элсэг сонирхолгүй хагаа мэдэгдэв. Оюутны зөвлөл нь сургуулийн өндөрлөгийг олон талаар хяндаг бөгөөд олон оюутан дээд ерөнхийлөгч болохыг хүсдэг. Тус Вэй ихэд гайхжээ. Энэ сайхан боломжоос татгалсан хүн гарах нь ер бүсийн хэрэг байлаа. Найз нь хүлээж байгааг Жо тайлбарлаад өөр ярих зүйлгүй бол явж болох уу гэж асуув. Вэй зөвшөөрч оюутны зөвлөлийн хаалга өргөж нээлттэй байх тул бодлоо өөрчилж бүр заавал ирж уулзахыг Жод хэлв. Жог ясны дараа нөгөө охин Вэгээс Жо яг ийм том боломжоос татгалзаж зөвлөвэ гэж асуув. Вэй хүнийг өөрийн болох нь ганц шинийн дотор бүтдэг зүйл биш тул зүгээрээ гэж хариулжээ. Жо бол жирийн нэг юм биш тул түнд тус хүрэх нь ямар ч хор уршиггүй гэв. Дараа нь нөхөн коллежоос хянуулахаар ирүүлсэн зарим баримт бичгийг танилцуулав. Вэй тэдгэрийг юу болохыг асууж шалгах явцдаа Covenant коллежоос ирэх солилцооны оюутны талаар гайхан бодлоо. Дүр зэрэг өөр байшин руу шилжихэд лиз ихэд уурсан байх бөгөөд Жон Гяв гэж хэлв. Өөр нэг эмэгтэй лиз санаа зовж биеэс хөвлөх шаардлагатай эсхийг асуулаа. Эгэж түвшний оюутан лизийг ийм их сандрагаж чадсан гайхалтай хэрэг байна гэж Жон тэмдэглэв. Лиз үүнд Жоныг буруутган хариу нэгцааш хийжээ. Жон өөрийгөө өргөдөл гаргасан гэдгээ өргөжлүүлэн тайлбарлав. Сансад коллежид ирсэн нэгэн солилцооны оюутан Кейп гэр бүлийг гондоо хүндэс болсон тэр хүнтэй уулзахыг зорчээ. Тэрээр огт эргэж зэлгүйгээр тэр хүн нь Жомон эсхийг асуув. Шилдэг 10 оюутан бүгд зэвэн ордны хаалханы дэрэгт цугларсан байлаа. Тэдэнд коллежийн тэндээс олсон сумны хэлбэртэй токенуудыг өгөв. Ордны доторх эрдэнсийг авахын тулд тэр Пьер токеныг ашиглах ёстой байлаа. Бүх төрлийн зүйлс хажилтсан тул нууц зур чадвар хамтрагчийн өндөгнөөс хэвшээд энгийн эртний ижлэл хоёр чимэглэж алдаж болно гэдгийг тайлбарлаа. Жингэн их чимээ гарахад хаалга эцэст нь нэгдэв. Тэдэнд гэрэлт бөмбөлгийг сонгон токеноор хатахыг даалгасан бөгөөд дотоох зүйл нь тэдний эрдэнэс болох байв. Сонголт дэндүү олон байгаа тул сонгоход хэцүү байна гэж Фан хэлв. Нэг
Энийхүү зөвхөн хадаад үзэнжээр нь үн цэнийг нь мэдэх боломжгүй. Туш азандаа даатгая гэд Токино шидэж нэгзэл сонгов. Тэр Эрдэнэсээ очиж ядагдсан үнийг нээхгүй юм уу гэж асуулаа. Хүү боломж хулгайчийг бүтээдэг хэмээн хариулв. Жоо өөрт нь үнэндээ ганцхан боломж байгааг тунхав. Хэрэг тэр дүнжааны тэмдгийг олж чадвал бүх Эрдэнэсийг хэлж бурхан авч чадна гэж бодлоо. Тэр өргөжлөлөө хайсан боловч хичээгээд жижиг гарын тэмдгийг олж чадсангүй. Тэрнийг хаалгуулж тэмдэг үүний цаана байгаа болов гэж хайхав. Зин түнд хаалхаар орхойг орсон тоо. Томсгүй олон мэрэгчлэнүүдийг зажигсан тул цааш явахгүй байхыг анхааруулв. Хэрэг Жоо хүлээс хол байхыг хүсэж байвал хаалганаас хож байхыг зин зөвлөв. Жоо тэмдгийг хайхаа болохоор шийдэж оронд нь Эрдэнэс сонгохоор болов. Шиа төхөж ирээд Жод зөрөөж нэг зүйл сонгож өгөх үү гэж асуулаа. Тэр зөвшөөрөөд өөртөө нэгийг сонгосон гэж асуув. Тэр сонгосон гэдгээ баталж том Эрдэнэсийн хайрцаг харуулв. Тэр санамсаргүй сонголт хийх гэжээснээ хэлээд одоо шиад найдаж байна гэв. Шиа түүний сомыг авч харсгүйгээ шидээд нэг хайрцаг гаргаж ирв. Тэр дотор нь юу байгааг мэдэхгүй ч өөрөө сонгосон болохоор гарцаагүй сайн зүйл байж таарна гэлээ. Жоо хайрцгийг нээгээд эртний дэнлүү олж өөнийг өрүүлжин гарч ирэх болов гэж бодов. Түүнийг дэнлүү өрхөд жижиг дөөс гарч ирлээ. Тэгээд тэр өөрийн биеийг нь ямар ч хүндэслэхгүй асар их хүч өдөрч байгааг мэдрэв. Энэ хүч дэнлүүнээс гарч байгааг тэр ухаарлаа. Гэлүү түүнийг албацсан тул тэр өөрийн мэдлэгүй бүжиж эхлэв. Энэ нь хачин санагдсан бөгөөд бүжгийн хөтөлбөрөд түүний бүх эрч хүчийг зориудаар чиглүүлж шинээр сол өсгөж буйна. Эрч хүчийн техник болохыг хэлв. Жоо дараа нэг хатагтай эсэргүүцэл бурхтыг хөнөөж тэслэл бич мөнх бүсүүдийг завчхайг армидаа ташааж байхыг харав. Тэрээр бурхтай ч ярилцгүй мөнх бүсүүдийн талд засахгүй гэдгийг мэдэгдэв. Жоо юу харж байгаагаа гайхаж түүнийг буцаж хичход мөнх бүсүүдийн төгсгөлэн гэдгийг харав. Тэр өрөөндөө сэрсэн бөгөөд гадаж тэнцний тагна. Кинг хоёр түүнийг сэрхийг хараад баярлав. Тэд дахиад л өөртөө гараад ичнийг тэр анзаарч урт хугацааны дараа анх удаа сайн унснаа тэмдэвзв. Өмнө нь түүнийг эцэс төгсгөлгүй хартарсан зүуд зовоод байсан ч эцэст нь алга болжээ. Түүнийг босхойг оролдоход хүч нь хитрхи их байснаас таазэр цөмхөндөө давхрын шалыг мөргөв. Тэрээр хэр зэрэг хүчрэхэг болсондоо шоконд оржээ. Алчуур ораас нэг нөхөн илд орж түүнийг цохиж орхив. Үүний дараа Жоо тухайн хэсгийг засуулахаар ажигчдыг дуудлаа. Тэр өөрийн профайлыг шалгаад домогт ангилалд гарцаагүй шигдсэн байна гэж бодов. Тэр өөрийгөө үнэхээр айцтай тооцсон ч амьдралын хувь тавьсан бос хааны санаа алж болон түүнд ямар нөөц агуулж байгааг сонирхож байв. Тоглоом шиг өөрийн үзүүлэлтүүдэд харж чадахгүй байгаа нь түүнд хачин санагджээ. Хүн бүр өөрийн амьдралын хувь тавилангийн хүчийг тодорхой хэмжээгээр мэдрэх ёстой ч түүнд ямар ч тодорхой зааваргүйгээр зөвхөн оршин байгаа нь мэдрэгдэж байв. Тэр үүний үр нөлөөг сайн мэдэхгүй байсан ч үзүүлэлтэд өргөжлүүлэн сайжруулж чадна. Гэхдээ өвчтэй байсан бөгөөд домогт ангиллын эмгтийг анхаахаа болгохдоо өхөөс санаа зовох хэрэггүй болов. Дараа нь тэр өөртөөгөө бусад эрч хүчний техникүүдийг хянан үзлээ. Тэрээр үнэлгээгээ эвшүүлэхдээ хааны санаа алжтаас бусад бүх техникийг ашиглах боломжтой гоч мэдэв. Хоосын нэг дүгээр 90-бээс гадна мөх бүсэн содроос холбирсан эрч хүчний техник бүр бие даасанээр амьдралын хувь тавилан өсгсөн байв. Одоо түүний хувьд илүү олон газраар аялах цаг болжээ. Тэрээр агуун гүнд байх дүнжинлөө нэвтэрч тэжээгээр амьтдын хаа тусламжтайгаар дайснуудтай тулдав. Тэрээр тулдаж байх хугацаанд тэжээгээр амьтдаа өөрийг нь хамгаалахыг айлгалаа. Нийслэл дайснуудын сөрөг ойртон гэж байгааг анзаар мэгцээ тэрээр тулаан туслахаарч төрсэн генералыг дуудав. Тэдний бүгдийг нь ясны дараа тэр хэд хэдэн хамтрагчийн өндөг олж гадаг жинсний тагин таашахдах гэж бодов. Түүний урд нэг нь асар том хад байсныг тэр дээгүүр нь хараач гарав. Хадны засарт орц болох нэг нь ангаж байлаа. Дотор нь тэрээр шарангийн шингэнээр хүрээлэгдсэн мангасыг олж харав. Жоо үрлөөхөхийн хангаж руу төхөж ичлээ. Түүнийг ортхойд үрнээс мангастай хамт өндөр даралтай шар шингэн орвилон гарч Жоо гарах шунав. Тэрээр энэ амьтныг төөсөн ангиллих байх магадлалтай гэж таамаглаад шууд тулддаггүй байхаар шийджээ. Тэрээр саяхан домогт ангиллж тэгсэн гадаж жинсний дагныг дуудав. Өмнө нь түнд домогт ангиллын хар таларчид нисдэг шаргаачны олон өндөг өвчээсэн тул энэ нь хүлээгдэжсэн үр дүн байлаа. Тэр гад ир жинсний дагныг давчхал ташав. Тэр дайсны амьтныг барьж авчиж чадсан боловч нөгөө амьт нь хордон өлтөж чамжив. Энэ хугацаанд Жоо агуйн сархи тэр амьтныг ажиж чадахгүй ч төр зур барьж чадна гэж тооцоолон өөрлөө нэвтэрчээ. Тэр шар шингэнийг олж хараад юу болохыг нь сонирхон дотор нь өнөв. Дэлгэцдээр түүнийг алтан шаргаачны зүгийн бас ууж эрт хүчээ нэгээр нэмэгдүүлсэн гэж харж ирлээ. Жоо эрт хүч нь ингэж нэмэгдсэн гайхаж хоцров. Яв тэр мөчөд дайсны амьтан түүн рүү асар хорттойгоор давталхаар дайрсаа. Жоо тоглоомоо онтроож домогт ангилалд хүрсэн нь түүний үзүүлэлтийг хэрхэн мэддэхүйд сайжруулсныг тунгаан бодов. Гэвч тэрээр баг үзүүлэлттэй талцлууд одоо бараг нөлөөлөх байсныг тэмдэглэв. Мөн алтан шаргаачны зүгийн болон түүний үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд үнэхээр үр дүнтэй байлаа. Тэр үүнээс илүү болж явах талаар бодлоо. Тэрээр мөн өөрөнд харсан цагаан үүний гэрээ санаж түүний тухай илүү ихийг мэдхийг хүсв. Дараа өдөр нь Джонсонс коллежид ирсэн бөгөөд охид түүнийг сонирхон харж байлаа. Вэй Жоныг дагалдан явж коллежийн аялал үнэхээр гайхалтай байсан талаархаж байгаагаа илэрхийлв. Жон тэнд байх хугацаанд маш их зүйл сурна гэж мэдэрч байлаа. Вэй Жоныг Covenant коллежийн гэгийн хэмээн алдарсан сууд ухаантан гэж сонссон бөгөөд энэ нэр хүндтэй бүрэн төгссөн хүн гэдгийг дуртав. Вэй Жоныг хүсэлтээр Санст коллежийн шилдэг оюутнуудыг халд талаанд орцуулахаар цахан дагуулжээ. Тэрээр хаантай зөвлөж дөгөө гэдгийг дурдлаа. Жон Санст коллежийн мэргэжилтнүүдтэй
мэдээ техник солилцохдоо баяртай байгаагаа илэрхийлв. Тэр өдөр тулааны байранд фанжантай толбдчихсэн бөгөөд Шижаныг тэрнтэй бүгдтэй энэ тэнцүү үзэж яан хэмээн тэмдэглэв. Зурхан Батлын гэр бүлээс уламжлагдсан ирсэн нэрч. Хүчний ур чадваруудын нэг болох гигэн гэрлийн шийдвэрийг ашиглаагүй байгаа тул зам хүчээ нууж гин гэж нэгэнхүү ажиглажээ. Тулаан тусахад фан болон Джон Би бидээ урам өгч сайхан тоглож болсныг сайшаа. Covenant College-ийн сууд оюутнуудаас хүлээж байсан үзүүлэлт байлаа гэж Вега хажуугаагаа илэрхийлв. Джон сэтгэлдээс өндөр байгаа хулийн зөвшөөрч Sunset College нэр хүндтэй төгссөн олон мөрөгчтнүүдтэй байна гэдгийг тэмдэглэлээ. Тэрээр үргэлжлүүлэн ярихаасаа өмнө хэсэг зур эргэлзв. Гэвч Джонny энэ хүүгийн нийтийн гэрвэжээ. Цаана ямар нэгэн аимшигт нууцыг нууж байв. Эсвэл тэрээр Sunset College-ийнхний хэний ч төсөөлөгөө сол талыг олж харсан хэрэг үү? Түүний дараагийн бүх зүйлийг хэрхэн оронгоор нь эргүүлэхийг дараагийн хэсгээс үзээрэй. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсэж дэлгэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч, савгтаа маань заавал бүртгүүлээрэй.